Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаагийн элбэгдэрж улсын их хурал тангараг өргөх өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол улсын ерөнхий сайд Эс Баяр, засгийн газрын гишүүд, үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүд, дээд шүүхийн ерөнхий шүүгчид, ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол улсын төрийн улс төрийн намуудын удирдлага, олон нийт шашны болон гэвэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөгчид оролцож байна. Мөн Оросын холбооны улсын тусгай элч, холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Миронов, Бүгд найрамдах Хятад улсын тусгай элч, бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч дарга Зян Шушэн, Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын гишүүн, төрийн сайд Хадагта Принит Каур, Япон улсын ерөнхий сайдын бие төлөөлөгч, Япон Монголын парламентын бүлгийн дарга Такебе Зүтөмө, Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, үндэсний ансамблийн гишүүн Ли Са Чөл, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Стенли Арот, Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Сенатын гишүүн Андрей Вантон, Канада улсын сенатор Хадагта Рейнел Андрей Чук болон Монгол улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн газрын тэргүүнээр дипломат ажилтнууд урилгаар оролцож байна. Одоо Монгол улсын үндсэн хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Захаагийн элбэгдэрж улсын их хурлд тангараг өргөнө. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалъя.
Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Захиагийн элбэгт орж улсыг хуралд тангараг оргилоо. Энэ мөчөөс эхлэн та Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгт орж танд улсын хурлын нэр өмнөөс болон хуваасаа баяр хүргэж Монгол төрийн тэргүүний эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд нь өндөр амжилтыг хүсье. Та Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гэрэгжүүлж ажиллахдаа ард түмнийхээ язгуур эрх ашиг, үндэснийхээ нэгдлийг эрхэмлэн дээдлэж, төрийн эрх мэдлийн дээд байгууллагуудын хоорондын харилцаа хамтын ажиллагааг хангаж ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улсын хурал ерөнхийлөгч тантай улсынхаа хөгжил дэвшил, Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө Монгол Улсын үндсэн хуулийн хүрээнд хамтран ажиллах болно. Монгол Улсын ерөнхийлөгчээр нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг зохицлон хөгжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан намбарын инквер танд Монгол Улсын хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Одоо Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгт орж улсын хурал болон ард түмэндээ хандаж үг гэлнэ. Таныг энд дэрт урьж байна.